Зайгүй манай сүлгүүд ихнээс зохион байгуулж байгаа подкаст маань эхэлж байна. За анх болохоор айгүй нөгөө хүнд өвчтөй байж исэн үед тэгээд амьдрал дээр үсч амьдрал хэцүү байлаа шүү дээ. Тэгээд яг тэр үед айгүй хүнд өвчтөй байж исэн. Тэгээд яг нөгөө өвчнг яг эмчилж чадахгүй байхтай хэмжээтэй байсан баггүй. Тэгээд нөгөө эмчнэр ингээл байж исэн. Тэгээд сүлгэгч гэж байжсэн. Тэгэл тэр үеэс л би яг энэч болно гайгүй бодож исэн. Гэтэ яг ингээд явц дунд зол яг сүлгэгч гэдэг мэргэжил амар гайхалтай мэй гэдгийг ойлгосон. Тэгээд ерөнхийдөө бол 11 дугаар анги хүртэл бол ер нь бол эмч гэдэг явж исэн шүү. Эмчээр сурна гэж явж исэн. Тэгээд яг оюутан болж ирээд яг нэг шийдвэр гаргах цаг дээр ирээд сүлгэгч гэдэг мэргэжлийг сонгохоор болсон. Тэгээд яг яагаад сонгохоор болсон гэхээр яг нэг тийм хүнтэйгээ яг тулж харьцдаг. Тэгээд бид нэр яг нэг хүнчтэйгээ яг сэтгэл санаанд тулж харьцдаг, бие махбод өрнөж тулж харьцдаг. Яг тийм нэг харилцаа амьд харилцааг бий болгох юм шиг санагдаад яг зөвлөх мэргэжлийг яг сонгож ирсэн байна. Тэгээд суралцсан байна. За атка. Би бол уус багаас л эмч болно гэж боддог гэсэн. Хүн эмчлэн, хүн эдгээр гэж тэрнийхээ улмаас хэлсэн да. Одоо сэдвийн хэрэгжил яагаад одоо сонгогдсон бэ? Тийш үү. Ер нь бол ингээд суралцж байгаа хооронд бид нар нөгөө мэрэгжлийн үн цэнийг аягуулсан ойлгодог тий. Тэгээ анх зүгээр яг нэг энгийн нэг шийдвэр дээр ч юм уу эсвэл олон жилийн туршлагаар ингэж болно гэсэн шийдвэрээр ирсэн боловч бид нар яг сурах явцад бол яг нөгөө бидний шийдвэр яг баттай болж ирсэн, яг үн цэнтэй болж ирсэн. Тэгээ яг нөгөө отгогийн хэлдэг яг үнэлтэй тий. Бид нар яг хүн эмчлэн хүмүүстэй яг харьцсан бид нар эдгэн гэсэн яг тийм зорилготой орж ирсэн. Тэгээ яг энэ хугацааны ч юм уу энэ зүйлийг яг хэдэн нэг суралцах явцтай аюу сайн ойлгосон би бол суралцж байгаа юмстай яг ийм л чухал зүйлээр би яг суралцж байгаа маань тэгээд яг төгсөөч гэсэн яг энэ чухал талбар дээр ажиллах юм байна гэдгийг ойлгосон. Батган бол ерөнхийдөө яагаад энэ мэргэжлийг сонгохоор болсон яагаад ингэж байж байгаа. За миний хувьд болохоор яг ээжээс хамааралтай. Ээж юмч тэгэл за би яг ангаахаар явна гэж болно гэж бодчихсон. Тэгэл яг одоо юу гэдгийг ингээ өнгөрсөн 4 жилийг харах юм бол яг юмч болно гэж явж исэн гэсэн. Тэгээ миний ингээ хийсэн сонголт бол одоо яг сольгч болох байсан байгаа байхгүй. Тэгээд яг одоо яг сольгч одоо яг би одоо сольгч бол энэ мэргэжлийг эзэмсэе гэж бол яг орж ирэх юмч болно гэж бодож байгаа л тухайн үед хийсэн сонголт маань яг сольгч мэргэжлийг ингээл сонгоод ороод ирсэн байна. Тэгвэл хүн болгоны сонголт бас өөр өөр тий. Ээж чи эмч гэхээр ээжийнхаа юу гэдэг л тийм ер нь амгаахын чиглэл. Би амар бүр ингээл амар гоё юмч болъё гэсэн үсэлэр үсэлээ. Ер нь бол яг амгаахын чиглэлийн хүн юм байна гэж бодчихсон. Хөөе тэгэл яг түрүүн ярьсанчлээ сэлгэж гэдэг мэргэжлийг одоо яг ингээ эргээ харах юм бол за би яг энэ хүн яг л сэлгэж хүн болох хэрэгтэй байсан гэдгийг харж байгаа байхгүй. Миний сонголт бол ер нь тийж л. Юуг анхандаа өгөөсөө юу хийгээд байгаагаа мэдэхгүй ингээд би юу хийе надад сольж идчихээд юу юм бэ тэгээд одоо ингээд юу гэх яг 4 жил ингээд солиуш мэргэжлээс суралцахын хувьд хамгийн том бэрхшээл нь ерөөхдөө нийгмийн хандлага байсан. Яг энэ мэргэжлийг харах нийгмийн хандлага за цалин багтай байна, ачаалттай байна. Би яг юугаар сураад байгаа юм төвхтэй би орчоод идэг. Гэтэ яг энэ мэргэжлийг ингээд сураж явцгахдаа энэ яг хийж байгаа зүйлээс нь аюу гоё санагддаг байсан. Яг нийгмийн хандлага л аюу хэцүү байсан. Одоо ч гэсэн юм жоохон хэцүү байдаг. Хоёр. За миний хувьд болохоор яг анханасаа яг суралцаад ингээд явж байхад аюу тийм нэг шантарсан үед байсан л да. Яг нэгдүгээр курсээс ахуулаад. Тэгэд ер нь яг юу руу ороод ирсэн бэ Роза? Чи яг хаана юу гэдээ яваад байгаа юм бэ гэж амар бодож ирсэн. Тэн дээр ингээд бид нар зөв хандлагагүй ч юм уу зөв ёс зүйгүй байх юм бол тэр олон нөгөө нэг хоёул нэг архины хамааралтай хүнийг усанд оруулж ирсэн тий. Магадгүй тэгээ ингээд хандлага зөв биш ч юм уу ингээд байх юм бол усанд оруулахгүй ч байх боломжтой байхгүй тий. Тэгэд яг энэ мэрэгчлэн маань зүгээр нэг хүнд ингээд тариа хийгээл тий нэг ингээд нэг тусал залгаад байдаг зүйл бол биш байгаа байхгүй. Бид нэр яг нөгөө нэг гардан ингээд янз бүрийн ажилт янз бүрийн хүнтэй харьцдаг тий. Тийм ямар ч талбар дээр ингээд бид нар очиж чадах. Тийм зүйлсүүд дээр ингээд партизан бол ер нь хийнэ. Тий бид нартай. Тийм ер нь аюул шантардаг байсан. Тийм ингээд шантрах байцсан байсан. Амар хэцүү. Хичээл. За би байсан миний хувьд бол нөгөө эрэгтэй хүн гэдэг утгаар шал өөр л дээ. Сувлагч мэрэгч эрэгтэй хүмүүс нөгөө сувлагч мэрэгч цөөхөн байдаг. Тийм болохоор нөгөө сувлагч мэрэгчлэл гэдэг чинь нэг онцлог нь маш гоё. Хүний биед шууд хүрэх эрхтэй. Тийм үү? Тэр үнийг эмчилнэ. Тэр үн хүрлээгээд надад хэлэхгүй тийм үү? Тийм болохоор
шууд хурж үйлчлдэг тийм сайхан мэрэгжил. Миний хувьд бол нөгөө их нэлхэстэй дадлага хийж яхад нөгөө төрхөө өрөөнд орж яхад амар хэцүү байсан. Бараг л би болд юм уу хань амар шантарч ирсэн. Үгүй яг шантрал яг тэр бидний ихний дадлага яг тэр байсан байхгүй тий. Хамгийн ихний дадлага бид нар яг их хийсэн. Тэгэл би яг бас яг тийм сандарч ирсэн баг. Хамгийн анхны өдөр яг очиод яг төрх төр орчихсон тий. Тэгэл за ер нь Роза зөв газар явна даа гэж. харин тийм ингээ өглөө ингээ боосон гэх тэгээд бол эртээ өгч ээж амтай гэдэг. Ээж нь яаж төржсэн бол даа тэгээ бодчих. Амар хэцээс. Тэгэл сүлдээ тасаа. Ер нь гоё юм. Би энэ улам юм дээр цаашиг сурна гэж. Одоо тэгээд мэрэгчлэр ажиллаад байна чинь. За миний хувьд бол би бол халдвар төвчин судлал үндэсний төвийн сүрэгийн мэдслийн тасагт ажилладаг. Тэгээд янз бүрийн сүрэгийн халдвартай хүмүүс ирж мэдсэлд орно. Тэгээ эдгэрч гарч баа. Харин тэр хамт манай хамт олонний одоо хүчээр тийм ээ эдгэрч гарч байгаа. Тэрнийх нь нэг нь би өөрөө байна гэдэгтээ маш их бахархдаг. Оюутан багтаа хамгийн сонирхолтой үгтэй Солонгос руу дадлаар явжсэн. Зэлээ. Тэгээд яг Солонгост очиод яг сэлгчээр одоо сэлгэн дадлагтагч оюутан хийгээд 21 хоногийн дадлаг гэсэн тийм 21 хоногийн дадлаар хийсэн байгаа. Ясыг Хундаа чаа юм дээр яг мэдрэлийн мэслийн дараах эрчим дэмжлэгээ мэдрэлийн мэслийн одоо тасгуудад очиж яг дадлагдсан сэлгчээр ажилласан байгаа. Тэр дээр тэр явсан аймаг гоёсэн тийм ингээд сурсан юм айгүй ихтэй. Тэгээд бид нар ч одоо яг энэ мэрэгжлийг ингээд тэр Солонгос улсад дэлхийн түвшний хэмжээнд ингээд мэдэрээ харсан байгаа байхгүй юу тий. Тэгээд аялаад амар баярлсан. Тэр ч үстэй. Тийм. Тэгээд энэ боломжийг олгосон бас сургууль маань бас маш олон боломжийг олгож байгаа тий. Тэгээд яг зүгээр нэг ингээд нэг зүгээр усад очиод ингээ харах биш харин зүгээр тэр улсад байгаа сувилгын төвшин ямар хэмжээнд байгааг бидний бас нүдийг бас нээсэн бахаа гэд нээсэн тийм боломжийг бас тэр олгосон нь тэр баярлалаа. Тэгээд бидний хувьд нээсэн зүйл нь юу гэхээр сувилгч нар нь яг өвчтнүүдтэйгээ амар тийм хүндэлж харцдаг. Тэгээд жишээлх юм бол бит хоёр ингээ монголоор ярьж байгаа шүү дээ. Ингээ монголоор ярингууд нөгөө нэг эмэгтэй нөгөө хаалгаа ирсэн байхгүй. Тэгээд ингээд энэ яг юуны хаалгаа юм бэ гэдэг ингээ монголоор асуусан чинь ингээд энэ унтж байгаа ч гэсэн та нарын яриаг сонсож байгаа гэх мэтчсэн. Унтж байгаа ч гэсэн яг ингээд сонсож байгаа ч гэсэн монгол хүний яриаг ингээд ойлгохгүй шүү дээ. Тэгтэл тэр хүнийг ингээд үнэхээр гайхалтайгаар ингээд үнцэнтэй үздэг, ингээд хүндэлдэг, тэр хүнийг хайрладаг. Яг тэр зүрх сэтгэл амар мэдрэгцэн. Тэгээ олон улсын төвшөнд бүх юм ингээд шинэлэг ингээ бүх юм зүгээр тэр өвчтний төлөө ингээ бүх зүйлээ зориулдаг те сувилгч нар. Тэгээд ингээ битгаар нөгөө мэдрэлийн тасагт ингээ альсаж нэг өвчтний нөгөө нэг цахилгаан шатнд сууж байгаад унаад те. Тэгээд унаад тархин ингээ гинцсэн байсан байхгүй юу. Тэгээд ихсэн чинь тэнд хамгийн анхны тусламж арга хэмжээг сувилгч нар шууд өөрснөө авч байгаа те. Бүх сувилгч нар бүгд ингээ өөрснөө хамгийн анхны бүх заавал ингээ эмчээдүүдэд хаалгагүй те яралтай эмчээ ингээ хүрээдэр хаалгагүй бүх зүйлийг ингээ сувилгч нар аваад ингээ өөрснөө хийгээд тэгээд шууд дараа нь шууд эмчээдүүдэд боломжтой гэх юм. Тийм баг. хөгжилтэй юмнууд тэгэхээр тэгээд нөгөө маркетологийн хичээлээ шүү дээ. Маркетологийн хичээлүүдээр дээр үзэхэд нөгөө хүний одоо ясыг барьдаг шүү дээ. Ясыг бариад за тэгээд дээрэс нөгөө мүлээжнүүд байна. Суурин одоо гадаа ур чадварын хичээлүүд ингээ бүгд мүлээжн дээр ордог хгүй юу. Тэгээд маркетологийн хичээлүүд болохоор хүний бие 206 ясыг ингээ тэр чигээр ингээ өрөө тавьсан. Тэгээд ингээ гавлын яс усыг хараад амар ингээ бариад ингээ үзээд үзэхэд аюу сонирхолтой байсан. Тэр аюу сонирхолтой. Хичээлүүд ер нь бүгд аюу сонирхолтой байдаг. Лабораторийн хичээлүүд байна. Одоо нэг анх нөгөө микробиологийн хичээл авч байхад одоо нэг эд дислүүд байна шүү дээ. Тэдний чинь дараагаар нөгөө автосоодос нэг гар бүх юмд явахаар ингээд нөгөө нэм бактери үзэж байгаа шиг санагдав. Тэгээд нэгээд бүр тийм тэгж аюу айжлаа. Мөлөөжөндөө анх нэг тариад тийм галдангийн юмуд ингээ бүр чичирч галглаад ингээ бүр гацаж чадах. Тэрийг санаж байна. Маа нэг оюутан байсан шүү дээ. Нэг даштай баш бидрээ шалгалдаад байсан шүү дээ. Тэгэд ингээ сорсон чинь хийс орлоо. Тэр бүр бид нар бүр ингээ байг сандардаг гэсэн тий. За яг гоо ингээ даштай баш байхгүй бол зүгээр хийж байгаа маа. Тэгээ яг даштай баш ингээ шалгалт аваад ингээ сорсон чинь ингээ хоос. Тэгээ даштай баш хийг гарах гэсэн чинь гаргаад юу шиг гатгүй. Яа тэр араас ингээ бүх юм ингээ хийс оруулсан. Тэр мөр аим. Тийм тэгээд үнхээр тарианы ампуудад таалах
гэж бараг тэгээ карма ур чадрын хичээлээр байнгын хурууны карманд явж идэг гэсэн. Тэгээ ингээд зүснэ тэгээл наан дахиад зүснэ. Тэгээ нөгөө имлэгдэр зүсэхгүй. Зааштай имлэг дээр нөгөө бидний дадлах ингээ зараахаа сорооч моорч гэх нөгөө нэг амттай юм тавьдаг штэ. Тэгээ тийм готлоо нөгөө пенслийн нөгөө нэг өсөржсэн санагдаж штэ. Яг ингээ соруулаад ингээ байжсэн чи нөгөө хийн амарсан яадаг штэ. Хамаг юм ингээ хамаг юм цав цав болж ирсэн. Амар нэг зүйлтэй зөндөө ижилээ. Тэгээд нөгөө нэг ампалтаа витамин С мэй хаалгатай зүгээр ингээд байхгүй цав гэд юу шууд ингээ хангалцдаг гэсэн. Тийм ингээд зүгээр тариагаа бяцлаад ингээд тариач тэгэл амар зүсдэг гэсэн. Амар зүсдэг. Тэгээд ингээд одоо ингээд клиникт ингээд сурвал ингээд бид сурч байгаа шүү дээ. Ингээд бүх зүйлээ яг өөрсдөө яг гардаж идэв гэсэн бүх юм цаанаасаа яг л нөгөө мэрэгжлийн юу ингээд яг дадлага амар стандартын дагуу хийдэг гэсэн тийм яг нөгөө нэг сургалтын дээр болохоор харин одоо имлэг дээр болохоор айгүй өөр эдэг гэсэн. Бид нар нөгөө яг шатал дээр явдаг гэсэн шүү дээ. Нэгдүгээр шатал гэх юм бол өргөн имлэг дээр явдаг гэсэн. Хоёрдугаар шатал дүүргийн имлэг Баянгол дээр очсон. Гуравдугаар шатал нэгдүгээр имлэг, тэгээ хоёрдугаар имлэг, гуравдугаар имлэг. Энэ болгон ч бүр ингээд шал өөр шатлууд бүр шал өөр гэсэн те нөгөө нэгдүгээр шатал гэх юм бол өрхийн имлэг гэх юм бол яг нөгөө гэрээр очдог гэсэн те гэрээр хүмүүст очиж ингэж нөгөө асраа суулгаануудыг хийгддэг байсан. Тэгээд наазхан ганц хоёр тарианууд орж ирдэг гэсэн. Хоёрдугаар шатал гэх юм бол бас өөр. Гуравдугаар шатал нь бүр хүндрээд ирчдэг гэсэн. Тэгээд яг нөгөө хүндэмжтэй хүмүүс төр ирдэг байсан. Тэгээд яг ингэж нөгөө нэг стандартын дагуу ч юм уу яг ингэж нөгөө нэг яа ч тариануудыг ингэж яг стандартын дагуу ингэж бид нар ингэж тайлж гал. Тэгээд сүлжчтэй загналдаг гэсэн. Хаяа над ямар удаа ингээс ингэж тайлчаач гэх. Яг тэр амар би чинь ингээд дууд 8 стандартаар сурсан охин шүү дээ. Тэгэл ингээд нөгөө дуудууд ингээд айгүй гоё янзлал юм хурд. Тэрэн дээр бас амар. Тэгэл яг оюутан байх хугацаанд юу нэг лүүдээр бүх яг хийх хэрэгтэй одоо даалгаар айгүйсэн хийдэг гэсэн. Тэгээ бид нар нөгөө нэг юу яддаг шүү дээ. Нөгөө карт нөгөө нэг шилгүүр мэлгүүр тавьдаг шүү дээ. Яг хэрэгтэй юм гэдэг шилгүүр тавьдаг шүү дээ. Яг гэтэл ич гоё шүү дээ. За тэгэл ерөнхийдөө клиник бол юм байна. Гэтэ нөгөө нэг имлэгээс гадна бид нар сургууль амар олон юмд орцдог гэсэн тийм. Ордын өсдөг. Атка ярьдаг тэр. За манай сургууль бол оюутан залуучууд зориулсан маш их үйл ажиллагаа явуулдаг. Тэрний нэг нь урлагийн үйлчлэгийн талаас байгаа. Тэгээд манай тэнхим нөгөө эрэгтэй хүүхдүүд баг байдаг байсан болохоор би юм болгонд ордог байсан тий. Тэгээ нөгөө урлагийн нөгөө бас морин уурж явахын дарнаа. Тэгээд 4 жил дараалал морин уураараа явсан. Тэгээд хамгийн сүүлийн жил алтан медаль авсан. Маш сургуулийн медаль авсан шүү дээ. Тэгээ манай тийм ч хөвгүүд цөөхөн учраас яалч ч хөвгүүдийг шахаанд оруулаад вайс бочилдаг байж л явдгаа тий. Тий. Заавал нөгөө чадахгүй тэр. Тэгээд заавал нөгөө эрэгтэй хүүхд байх болохоор бүр өөр ирэхгүй орж байгаа юм чи тэгэл. Тэгэл бид гурав чинь нэг анги болохоор спорт хөдөлгөөх бас айгүй гоё тий. Тэгээд одоо ингээд сонирхол юм 4 жилийн аврагыг авсан суулгын тэмдэг байна. Яг спорт бол манай суулгын тэмдэг айгүй нөгөө нэг олоолаа байдаг, олон хэсэгчтэй байдаг, олоолаа байдаг. Биднээс хүч амар гадаг тий. Тэгээд ингээд уламжлагдаж ирсэн байгаа байхгүй манай суулгын тэмдгийн нөгөө нэг цом тий хүчин цом уламжлагдаж ирсэн. Тэгээд бид нар хэрвээ зэрэг авахгүй байх юм бол итгэлийг алдна гэсэн үг. Тийм учраас бид нар тэр чирээгээр амар хичээдэг гэсэн, амар олон юм сэтгэдэг гэсэн. Тэгээд флаш моб манай суулгын тэмээс гарсан байдаг тийм. Гарсан шүү. Хамгийн анх гарсан байдаг. Тэгээд үүгээрээ дамжуулаад бас бид нар бас сургуулаа гоё нөлөөсөн. Тэгээд манай сургууль эндээ бас амар олон нөгөө нэг тэнхмүүд бас ингээд мэдэж чаддаг. Тэгээд спорт хөдөлгөөн нь яг ганцхан нөгөө юу да нэгдүгээр курсынхандаа зориулсан тийм. Яг тэднийтэйгээ ингээд яг нэгдий гэсэн, тэднэртэйгээ танилцах айгүй тэгж орж амар гоё шууд ингээд харагдчих стадион шууд харагдчих. Том стадионд ингээд хийдэг гэсэн. Тэгээ өргөн хүрээтэй багш нар маань хүртэл ирдэг. Ингээд бүх удирдлагууд маань хүртэл ирдэг тийм. За мөрөөдөл ярихаас өмнө тэгээд Розо хөтөлбөрийн хувьд болохоор 3 дахь курстэй яг суулгын техникээс одоо явуулдаг оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан. Тэгээд энэ хөтөлбөрөөр болохоор чаа гэсэн имлэгийн яг имлэгийн одоо дадлагчтай оюутныг 14 оны тийм оюутан солилцоонд хамрагдаад ирсэн байгаа. Тэгээд тэнд очиод яг солонгосын сувилгын хөтөлбөрийг ямар байдгийг, солонгос сувилгчнэр яг яадгийг, солонгос сувилгч нар ямар байдгийг ингээд яг тэр зүйлийг нүдэрээ хараад тэгээд бас хийгээд ингээ ирсэн байгаа. Тэгээд яг үүнтэй холбоотой яг миний одоо мөрөөдөл Асын хараа яг энэ мэргэжлэр явах тэр зүйлөө илүү том нэгдэж өгсөн. Тэгээд илүү том нэгдэж өгсөн байгаа. Тэгээд одоогор бол би миний Асын хараа мөрөөдөл юм бол
яг энэ сувлэгч мэрэгчлэрээ явна. Яг би энэ мэрэгчлийг одоо хамгийн сайн жүжиг би одоо 4 жил ингээд тэгээ тэр дэлхийн боловсролыг очиод үзсэн. Тэгээ дээрэс нь Улаанбаатар их сургуулийн яг сулхуун техникээс авсан зүйл маш их байдаг. Үнэхээр их байдаг. Яг энэ мэрэгчлэр одоо хүртэл ингээд үнчээр ажиллаа. Би мэрэгчлийн үнцнийг мэдрээд яг ингээд тэгэхээр ажиллаад явж байгаа маань техниктэй маань маш их холбоотой. Суурийг маань аюул сайн тавьж өгсөн. Яг одоо яг мөрөөдөх юм бол би одоо яг ойрын зорилго маань яг магистрт сурах байгаа сувлахын магистрийн зэрэг тэгээд одоо сувлахын доктор байна тий. Тэгээ эргээ буцаад яг энэ Монголын сувлахын хөгжлийг яг дэлхийн тавцанд одоо яг тэр Солонгост ямар байсан, тэр Америкт яг ямар байгаа тэр зүйлээр яг энэ мэрэгжлийг бариад би энэ одоо мэрэгжлийн хамгийн дээд карьер нь вэ? Миний бусад зүйлүүдэд хүртээж чадах тэр хүртээж өгөөж нь юу вэ? Тэр бүхнийг яг хийх тийм төлөв асын аргатай байгаа. За миний хувьд бол мэдээ сувлагч мэрэгчлэр би цаашаа ажиллана. Тэгэхдээ бүр мэс заслын талаараа би бүр гүнзгийр суралцж цаашаа явах бай тийм бодолтой төлөвлөгөөд алсан аргатай байгаа. За миний бодол гэх юм бол ер нь ерөнхийдөө анх яг Солонгос яваал яг миний суур яг тэндээс нэгцэн гэх юм. Яг суулгын хөгжлийн нэгцэн. Тэгээд яг одоо онцгойлоод ингэж хэлсэн бол би яг нэг нийгэм тал руугаа юу чиглэсэн. Яг нэг гэрээр байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү яг чиглэсэн. Яг тэр талаараа улам илүү яг суралцахыг хүсэж байгаа. Тэгээд бид нар бас Монголд биднээс Томол биднээс ярьж чад те Японы нэг суулгын хөгжил яг нэг талбараар байдаг. Тэгээд жишээлбэл бол клиник байгаа. Тэгээд гэрээр очиж суулгадаг суулгч гэж байгаа, ийм суулгч гэж байгаа. Тэгээд би яг клиник гэхээс илүүгээр яг тэр гэрээр очдог тэр тал руу аюул их суралцахыг хүсэж байгаа. Тэгээд одоо миний талбар болохоор яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд залуучууд байгаа шүү дээ. Яг үүнээрээ суулгаад яг суулгч би яг юу хийж чадах вэ гэдэг талаар аюул суралцаад ингээд нөлөөллийн хэмжээнд очихыг аюул хүсэж байгаа. Тийм байгаа. Тэгээд заавал бид нэг клиник гэдэг ахгүй тий бас нэг өөр нийгэм тал руугаа чиглэсэн хүн хүмүүс хүрсэн яг тий тал руугаа аюул суралцахыг аюул хүсэж байгаа. Тийг одоо ажиллаж байгаа. Тэгээд бид нар ер нь аюул тийм суралцах нөхцөл байдал бүр өдрөөс өдөрт нэмэгдчихжээ. Байнга ажиллах хэрэгтэй байдаг. Тийм талбар бол бүр маш их. Тэгээ заавал эмнэлгийн нөхцөл биш тэнд очиж байгаа нийгмийн эрүүл мэнд заавал өвцөн хойно биш өвчнөөс нь урьдчилан сэргийлэх анхан шатны зүйлсүүдийг бид нар бас аюул сайн хийхдэг байх хэрэгтэй. Тийм учраас бид нар ингээд байнга сурж явах хэрэгтэй. Зүгээр нэг ингээд 4 жилийн ямар ч юм уу эсвэл клиникийн дадлагаар ингээд суралцаад ингээд болдог зүйл бол биш. Бид нар өдрөөс өдөр суралцж явах хэрэгтэй тий. Хин нэгнээс бас сурж явах хэрэгтэй. Эмчнээс өвлөдөрөл авдаг байх хэрэгтэй. Бусад сувлэгч нараас суралцж явах хэрэгтэй тий. Тэгээ бас манай Монгол улс маань бас бид нар төвшнөө заавал ингээд анханаас ингэж болсон биш. Яг олон улсын зүйлийг яг энэ Монгол улсын сувлахын хөгжилд оруулж ирээд яг үүгээрээ улам илүү ингээд дэлхийд танидаасаа гэж аягүй хүсэж байгаа. Тэрний нэг илрэл жишээ нь ч юм уу тий нэг тийм нэг хүчин болоод явахыг аягүй хүсэж байгаа. Тэгэхгүй тий яг тэнд нэг хүчин зүтгээд явах тийм болохыг хүсэж байгаа. Одоогийн нөхцөл байдал сувлэгч гэдэг мэргэжил маш хомсдолтой байгаа. За Монголын хэмжээ, дэлхийн хэмжээнд сувлэгч гэдэг мэргэжил үнэхээр бүр хомсдолтой. Ойрын 8-10 жилдээ бараг тий хитний олон мянган сувлэгч бэлдээд барахгүй хэмжээний тийм их одоо сувлэгчийн хэрэгцээ байгаа. Тэгээ дээрэс нь сувлэгч мэргэжлийг сонгоод ингээд эзэмшээ сураад гараад ирэхэд бол ажлын байргүй байна гэсэн асуудал хэрэг байхгүй шүү дээ. Тийм. Тэр аюу энэ нийгэмд ямар хэрэгцээтэй байгаа гэх нь харагдаж байгаа байхгүй юу? Бид нар ингэ төсгөөд гаргаад байна, ажилуулад байна, тэгээ барагдахгүй. Тэгээд ажлын байргүй байна гэж байхгүй дээрэс нь одоо юу гэдэг сувлэгч мэргэжил бол үнэхээр үнэлэмж шал өөр болж байгаа. Тэгээ дэлхийн одоо юу гэдэг хамгийн эргэлттэй мэргэжлийн дөрөвт орж байна. Монголын хувьд нь хамгийн эргэлттэй мэргэжлийн 10-т орж байна. Тэгээ энээгнээс хараад сувлэгч мэргэжил маш хомсдолтой байгаа. Эрүүл мэндийн салбартаа сувлэгч мэргэжил их дутагдaltaй байдаг. Тэр дундаас эрэгтэй сувлэгчүүд маш одоо цөөхөн байдаг. Би л одоо мэс заслын засагт нэг багаараа хамтран ажиллаж байгаад одоо маш их баяртай байдаг. Сувлэгч мэргэжил бол гош. Тэгээ яг үүн дээр тулгуурлаад хэлэх юм бол сувлэгч гэдэг зүйл баг гэж байгаа шүү дээ. Тэгээд эмч бол бидний тарих харин сувлэгч бол бид нар бол зүрх юм аа гэдгийг хэлмээр байна. Тэгээ бид нар бол багаараа хийгддэг зүйл ганцаараа сувлэгч дангаараа явдаг зүйл биш. Эмч бас дангаараа явдаг зүйл биш. Энэ хоёр нийлжиж цогц нэгэн зүйлийг үүсгэдэг байгаа шүү. Тэгээд сувлэгч гэдэг бол зүгээр нэг эмчийн доор ингээд яваад байдаг тийм зүйл биш. Энэ бол тусгай нэг шинжлэх ухаан,
тусгай ингээд бие даасан гайхалтай зүйл. Тийм болохоор ингээд зөвлөх тийм гайхалтай мэрэгжил. За тэгээд үүнийг сонгож байгаа бүх нийт эсэгч болно. Оюутан одоо нэг орж ирэх чаа тий сурагчтай хэлэхэд чи ингээд сонгосон сонголт чинь хизээч буруу байхгүй. Чи үнэхээр гайхалтай зүйл рүү орж ирж байгаа. Гайхалтай нэг ертөнц рүү орж ирж байгаа шүү гэдэг чамд хэлмээр байна. Тэгээд үнэхээр буруу сонголт биш. Тэгээд үнэхээр гайхалтай чи гарч ирээд ажлын мэрэгжил бол үнэхээр чамд байнга байна. Тэгээд байнга ажилтай байна. Тэгээд гэр бүлтэйчсэн чинь нөлөөж чадах тийм гайхалтай хүчин нэг юм болж чадна шүү гэдгийг хэлмээр байна. Хамгийн хацсан нэлээ. Шивээ чи тэгтээ заасан уусаа. Зас бүлгийн зас. За. Ахох шаа. Хамгийн ойлохын нэлээ. Зандаа үйдэг. Хамгийн их иддэг юм нэлээ. За. Хоёр навагийн ачаач тий. хамгийн халамжтай нэлээ. Тийш. Роо залмжтай юм. Халамж. Би одгоо бас халамжилчлаа шүү дээ. За хамгийн авьяастай нэлээ. Завтай. За хамгийн их хичээлээр унтдаг байсан нэлээ. За хамгийн царай нэлээ. Би тайр битрээд очиж шээ. Тийг зааж байгаа.